Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт үзэгчдээ. Тавилан нэвтрүүлэг эхэлж байна. Олон жил уулзаагүй хүмүүсийг уулзуулдаг гүрэн болдгороо нэвтрүүлгийн гол зорилго оршдог үлээ. Аав ээж, ах дүү, үр хүүхэд гэд хайртай дотны хин нэгнээ хайж байгаа хүмүүсийн сансан сэтгэлийг дэвтэхийн тулд олж уулзуулахыг зорддог тавилан нэвтрүүлэг нь дугаар бүртэн өөр тавиланг онцолдог билээ. Харин энэ удаад Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын иргэн Бацхүн загтлыг онцолж байна. Яг нөхөр маань ээжтэйгээ уулзах гэж байга ядуулгаад нөхрөө баялуулах гэж найзтайгаа нийлж загтал бичсэн. Тэгээ манай өөрөө бөөдрөөч үзүүлж ирсэн гэсэн тэгээд бас нилээ хайсан. Тэгээд түлэн твний нэвтрүүлэг гарч ийн гэж сонсоо үзээд энэ нэвтрүүлгийг үзээ тэгээд бид хандъя гэж шийдсэн. Ган очин гэргий бат олон нь ханаа баярлуулахын тулд бидэнд хандсан. Төвний энэхүү хүсэл энэхүү нэвтрүүлгийг хийх гол шалтгаан гол хөдөлгүүр болж өгсөн юм. Нөхрөө бол багаасаа л төсөн цагаас багаасаа л салсан юм шиг үлээ. Ээжийнх нь би жоохон тааруу эмчлээд явах үед цалтсан юм шиг үлээ. Тэгээд тэрийг сайн мэдэхгүй бас яаж салсан болоо. Тэгээд ер нь багаас ээжийг нь үзээгүй танидгүй танихгүй гэж. Ээжийг нь араагүй. Анх танилцтал ээжтэйгээ уулзсан гэж айгүй ярьдаг байсан тэгээд ээжтэй уулзаа. Ээж нь олж өгнө гэж өөр амлсан байсан тэгээд тэр асараа би тэгээд юу асал та хандсан. Таны хүү чинь хайж шүү л гэж гэнэ. Тэгээд гаач хүү чинь хайж шүү. Ээжтэйгээ уулзах маш их хүсэж байгаа. Төсөө авдаар өсөөгөө манай төсөө авах ахт нь өргүүлсэн юм билээ багада. Тэгээд төсөө авах ахт дээр өсөөд. Тэгээд хамаатан цатна дүүнүүд хагчдэгүүрээ гэвэл Тавилан нэвтрүүлэг үзэж та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. Бид бол бас энэ удаад Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын иргэн Батолны загтлыг бол онцлон нэвтрүүлгийнхаа зорилго болгон энэ удаагийн нэвтрүүлгийг бол бэлтгэн хүргэж байгаа билээ. Батолны тухайд бол өөрийн хань ган очиг бол төрсөн ээжтэй нь бол 29 жилийн дараа уулзуулах чин хүсэлтэй байгааг бол загтал дурдсан байсан юм. Ингээд бол үзэж та бүхнийг бол бас яг одоо бол бас нэвтрүүлгийнхаа гол дүр болох ган очтой уулзуулаад байна. За ган очийн хувьд бол бас яг ээжтэйгээ уулзааг бол 29 жил болж байгаа гэсэн тий. Яг яагаад ер нь ээжээсээ ингээд холдоод тусдаа 29 жил амьдрах болов яг юунаас болоод та хэд маань ингээд хагцад салаад хоёр талд төрөлдцөхөөч өө. Яа багасаа аавынхаа ахт өргүүлээд тэгээ Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумд очсон. Тэгэл хөдөө тэгэл ах эгч нь аав ээжтэй тэгэл бас. Загталд бол эхнэр чинь бол бас манай телевизэд хамгийн анхлын загтал бичсэн байгаа. Сайн байна уу? Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумаас энэхүү загтлыг бичсэн. Миний хань ган очин нялхаасаа л ээжээсээ хагцаж шаналж яваа нэгэн. Би ханыгаан ээжтэй нь уулзуулах юмсан гэж зориг гарган энэхүү загтлыг танай нэвтрүүлэгт хаяглансан. Миний хань ган очин 1988 оны 10 дугаар сарын 17-нд мэндэлсэн. Ханы минь төрсөн ээжийг намсраан мөнх жаргал гэдгээ. Ханы минь ижи төрөөд удаагүй байхдаа савны хий өвчнөр өвдөөд арга буюу эмчлүүлэхээр явхдаа аавд нь хүүгэн үлдээгээд явсан гэдэг. Ээж нь өвчнөө эдгээгээд буцаж ирэн хүүхдээ авах гэтэл аав нь өнгөрсөн гэж хэлээд түүнтэй огт уулзуулаагүй гэсэн. Үүнээс хойш ханы минь ижи 2-3 удаа сурч ирсэн гэсэн. Одоо энэ хүн хаан нэгтээ эсэмэнд хүүгээ хүлээн санам битгэрчл яваа байх та. Их хүний зүн совин гэдэг агуу шүү дээ. Яг л тэр зүн совингороо хүүгэн өнгөрөөгүй эсэмэнд элэг бүтэн өнөр бүлийн тэргүүн болон амьдарч байгаа гэдгийг ханы минь ээж мэдэрч байгаа гэдэгт би итгэлтэй байна. Миний хан хэдийгээр бидэнд ямар нэгэн зүйл хэлдэггүй ч гэсэн цаанаа нэг л гунигтай ээжигийн, эгчигийн, ах дүүгийн сэтгэл дотроо хүлээж байгаа нь түүний нүднээс илхэн харагддаг юм. Иймд та бүхэн миний ханын чин хүсэл мөрөөдлийг биелүүлж төрсөн ээж намсран мөнх жаргал гэдэг хүнтэй уулзуулж олж өгч тулсноо хичээнгүйлэн хүсэж байна. Загтал бичсэн Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын иргэн Батолон.
Ээж чинь бас загтал дээр танай ихнэр загтал битсэн байсан 2-3 дөө өөрөг чинь сурж иржсэн гэсэн. Тэр үед яагаад уулзаагүй? Яг юунаас болоод та хэд маань хоёр тийш олцсон юм тий? Тэр талаараас дэлгэрэнгүй мэдээ. Би одоо сайн мэдэхгүй наа. Би жоохон байсан болохоор. Ээж чинь бол эрүүл мэндийн шалтгаанаар уг нь эмчилгээ хийх гээд өөрөг чинь аав дээр чинь үлдээгээд явсан гэж хэлсэн. Тийм баг. Тэр үнэн гэсэн. Аав чинь ээжийг чинь сурж ирэхэд өнгөрцөн гэж хэлсэн гэдэг. Загтал дээр битсэн байлээ. Тий, яагаад тэгсэн юм бол эсвэл одоо өөрийнхөө анхад өргүүлсэн болохоор тэгж хэлсэн юм болов уу? Ааваасаа ер нь энэ талаар асууж үзчихсэн үү? Үгүй асууж үзэж байгаагүй те. Өнгөрцөн гэж хэлээл. Яасан тэгэл би нэг хаатрыг байгаагүй. Ээж чи ер нь одоо хэд орчим оны хүн бэ? Ааваас чи ер нь хэдэн насаар дүү хүн байсан? Ямар хүн байсан? Гэхдээ манай ааваас л нэг 29 насны дүү гэж ярьдаг байсан. Хааны газар бас хүүгээ хаагаал санан битгэвчл яваа ах та Тийм баг. гэр бүлийнхэн талаар танилцуулаач. Одоо хаана юу хийж амьдарч чинь те хэдэн хүүхэдтэй болсон. Бас ээж чинь үзээс сууж байгаа бол бас ээжэд чинь хүүгийнх нь гэр бүл санаа санагдаж байгаа. Хинтээ аймгийн Дэлгэрэн сумын одоо төвд нь амьдарч байгаа би. Соёлын төвд үйлчлэгээний газар ажил хийдэг. Соёлын төвд. Одоо би эхнэр аваад одоо нэг 5 жил болж байна да. 5-6 жил болж байна. 2011 онд эхнэртэйгээ танилцаад тэгээ суугаад одоо 6 жил болж байна. Одоо 2 хүүхэдтэй. 2 хүүхэдтэй. За чамаа хин гэдгийг? Үүлээ сандар Үүлээ сандар хэдэн настай юм? 3 настай. Оо 3 настай юм уу? Ямар мундаг юм бэ? Цэцэрлэгт явдаг уу? Яддаг наму эсэр манай талаа таалця. Ээжийн мара онцачя маси бала тагоя намсанин умсия нагавата сар. Мэдээж 29 жил ээжээсээ тустай байсан. Ээжтэйгээ уулзаад асуух асуулт хэлэх үг хүчнэл байгаа ах тий хамгийн түрүүнд дэр нь юу асуумаар байна? Юу гэж бас хэлмээр байна? Юу асууж ямар хэлмээр байна? Талмучаад хэлж мэдгүй байна. Ямар үед ер нь ээжигээ илүү хөвгүүлж санджаасан? За ер нь тэгэл нэг 12 3 таадаал юм тэгэл. Хүн ер нь тэгэл ихээс хагацаад ирэхээрээ тэгэл өгүүлдэг юм бэл. Одоо өргөж авсан аав ээж маань өнгөрч гарчин тэгэл бодогддаг юм бэл. Ядаж юм ээжигээ олцсон. Ядж ихийг олоод олцчихсан ингээд. Амт сэрэм багадаа нэг уулзчих болно гэж боддог. Тэгвэл наа зарлага биелгээл. Зарлага биелгээл. Ээж нь тань ер нь ямар нэгэн зураг мурагт өөрт чинь үлдээгүй юу? Үлдээг. Ээж нь шинэ талаар одоо хамгийн сайн мэдэх хүн ямар хүн байна? За одоо манай одоо өргөж авсан ээж манай хамгийн том охин гэдэг Нэгмэрсэр ингээд. Одоо тэр болооч гэдэг хүний охин. Тэр л нэг гадралдаг гэж бас сайн мэдэхгүй гэдэг маас гадралдаг л гэж хэлсэн. Намайг очиж авч байсан гэж ярьдаг. Жохон бах. 3 настай байхад маань ирж авсан юм. Хотоос. Өөрийнхөө хувьд л бас 5 6 7 8 настайдаа өргөж авсан ээжээ аваасаа хагтсан. Тэгээд өсгсөн ээжээ мэдэхгүй хаана амьдарч байгааг нь ч мэдэхгүй өсгсөн ээжээсээ туурсан. Тэгэхээр бас гомдож уйлж исэн үү? Одоо гомдох үе байсан уу ээжтэй? Тэрэл байлгүй байх. Ягаа орхио яцсан юм бол. Бид нар бол бас эхнэр чинь хүсэлтийн дагуу бас өөрийг чинь төсөө ээжтэй чинь уулзахын тулд бас ээж чинь бол хайна ирнэ. Олж чадахгүй байх магадлал бол бас өндөр бидний ирлүүл бас мохордож магадгүй. Хэрвээ тэгвэл бас харин олж чадахгүй байлаа гэхэд ээж чинь зурагт үзээс сууж байгаа бол ээжитэй хандаж бас юу ч хэлмээр байна. Ээжээ хүүчин таныг хайж шүү гээл хэлээ та. Таны хувьд бол бас яг одоо бол ээж рүү оголдог гэж сонссон юм байна. Төрсөжээрээ. Яагаад? Мэдгүй намайг багт төрсний гэрчлэгээндээ тийм байсан. Нэг жаргалын гам мач гэдэг тийм юу байсан. Өөр ихийн бүр авахтай намсраа мөнгө жаргал гэдэг. Авахтай. Тэгээ би одоо танигаараа хайж сургалж байгаа маа. Одоо ээж
чинь хэд орчим насны хүн байх вэ ер нь? За миний вакцаагаар бол ер нь 58 эсэл хүрж байгаа болов гэж бодож байгаа. Ханилсан ханаан баярлуулах гэсэн энэ гэргийн хүсэлтийн дагуу бид түүний нөхөр Ган Очин төрсөн иж Намсран мөнх жаргалын эрэлд гарсан юм. Амаргүй эрлийн эцэст бид түүнийг олж чадлаа. Төрсөн ээжийнхэн тухайд одоогоор Дархан ул аймагт амьдардаг сураг гарсан юм. Бид эрлийг нэлээд лавшруулж Ган Очин төрсөн эгч болох хандаатай утсаар холбогдож чадсан юм. За ингээд бид бол бас нилээдгүй эрэл сурлын эцэст бол одоо нэвтрүүлгээ оролцож Ган Очин болоо төрсөн ээж юм бол сургийг гаргаж чадсан байгаамаа. Мөн түүний төрсөгч хандаатай бол уцаар холбогдож болоо Ган Очин талаар бол тайлбарлахад бол маш сайхнаар хүлээж авч бол түүнийг төрсөн ээж төрсөн ах トゥ нар нь бол хайж байгаа талаар бидэнд мэдгдсэн юм аа. За сайн байна уу? ТV8 телевизэн тавилан нэвтрүүлгээс явж байна. Тий, ийшээ суучих уу? ТV8 телевизэн тавилан нэвтрүүлгээс явж байна. Таныг мөнх жаргал гэдэг үү? Тий. За манай телевизэд нэг загтал ирсэн юм аа. Тэгээд би танд ямар ч байсан тэр загтлыг уншуулъя. Ээжээ. Та нэг шиж төрсөн амьдралын минь амьд бурхан. Ирчилж ургасан өвсний толгой дээрх шүүдэр. Ээжээ. Та талд ургасан сая сар найн дундаас болор тулгуурнд суурилсан ван симбэрүү. Ээжээ. Та минь амьд бурхан. Таныг хайж байгаа хайх ёстой хүн мөн үү? Хүн байна уу? Хэдэн жил уулзаагүй юм та? 26 гэж байна. 26 жилээ. Тий. 3 настай агаас нь уулзаагүй юм. Тий. Аха. Энэ зураг хамт ирсэн зураг байгаа юм. Тий. Хүн байна. Хүн мөн үү? Хүн. Хүүгээ та өмнө хайж исэн гэсэн үү? Тий. Өө том болж өөрчлөгдөж Том болж. Ол багахаал тэрхүүлээ. Тэг. 3 настайг энэ Тий. хэвээр байна уу? Хэвээр. Аха. Та нэг хайж хэд удаа сурж очиж исэн гэсэн тий. Тий. Тэгээд аав нь ер нь танд яагаад нас орсон гэж хэлсэн юм? Тэгж хэлээгүй. Хэлээгүй юу Хэлээгүй. тий. Тэгээ ямар шалтгаанаар уулзлаагүй таныг Мэдхгүй тэрийн зай. танихгүй байна уу тий. Энэ гэрийнх нь хүн гэсэн. Бид хамгийн анхлаад энэ эмэгтэй захирал бичсэн байгаа. За. Тий нөхрөө баярлуулах гэж нөхрийнхөө ээжийг олж уулзах гээд сүүлийн 5-6 жил таныг маш идэвхтэй хайж байгаа гэсэн. Тий. Монголын үндэсний араадад боломжтой нэвтрүүлэх захирал бичижсэн гэсэн. Хэдэд FM радиогаар бас зарлуулж исэн гэлээ. Та алийн ч олж сонсоогүй юу? Гүү. Аха. Хамгийн сүүл та ер нь хизээ хүүгээ хайсан? Би 2-3 жил байж байна. Аав нь бол байдаг. Гэтэ таны хүү бол аав дээр өрсөөгүй юм билэ. Тий. Өөр хүнд өргүүлсэн юм билээ шүү дээ. Та тэрийг бол мэдчихэж байгаа юу? Мэдчихэж байгаа аахад том ах. Тий, аавхаа том ах тэгс. өргүүлсэн гэж илээ. Та одоо эдэ хөвгтдээ Би одоо 2 хүүхэдтэй. 2 хүүхэд. 2 охинтой юу? Гагаач маань таны хэддэг хүүхдээ? Тэр хамгийн бага хүүхэд. Баг хүн юм уу Тий. тий? Тэгэхээр гагаач маань дээрээ 2 эгчтэй болж таа. Тий. Гагаач маань хувьд л бас эгч дүүнэр эгч ах байгааг бол ерөөсөө огт мэдхгүй гэж хэлсэн. Тий, хүүхдээсэн болохоор л тэр ах тий. Тий. Хамгийн сүүлд ер нь хүүгээсээ хаанаас сураг тавив? Ер нь тэгэл тэр Батсан бүртний аавхан дүү тийм тэр зүйл. Биднийг яриад таны охин танд хүүгийн тань тохоо хэлэхэд та ер нь хэрүүлээж аав. Хэлж авсан баярлсан. Ер нь хүүгээ эзэн өдөр хайж ирнэ гэж бодож байсан та. Тэжээс. Сайхан байна уу? Сайхан байна.
нэвтрүүлгийг оролцох ган очиг бол төрсөн ээжтэй нь уулзахаар болоод бид нар бас явж байна. Тэгээ та хэд маань бас урчин хөдөөнөөс ирсэн. Өнөөдөр бол ээжтэйгээ уулзах гэж байна. Бүгдээ 29 жилийн дараа тэгээ бас уулзах юм сэтгэлээсээ үзэж болонтойгоо уулзах байна. Юу их л баяртай юм да. Өөрийн чинь бол бас одоо яг хандсан зориг бол бас биелээ шүү дээ. Тийм биелээ. Үнэхээр баяртай. Яагаад үлээгэл. Ер нь бол ээж чинь алсан талаараа мэдээлэл өгснөөс хойш ер нь таад маань одоо ер нь бүтэн ойртой хоноо. Ер нь бүтэн ойртой хонсонгүй те. Ер нь уусах хүлээгээл тэс явах хүлээгээл бушиг хол очих. Яагаад гэдэг. Яалаа. Хэл яарч. Хэл яарч. Одоо 29 жил хүлээсэн юм чинь 20-30 минут хүлээж болох байл гэдэг. Болж. Аартах төсвөл хэцүү байна. Аартах төсвөл болов. Догтлаа. Сайхан байна. Өрөөжөөдөөс одоо 29 жил маяжийг хааж ижсэн сэтгэлээ бол өнөөдөр нэг нэвтэж ээжтэй нэг өсвөх боломж гарч ирсэн. Ер нь хэр ойхон хүн бэ? За тэгэл. Дэ хаяа тэгээ ойхон үе гарна заримдаа чах. Ойлгох юм швед. Аваа бити. Тэгвэл энэ тэр үедээ л Аваа тийм. Чи хаашаа явж байгаа лээ сандар? Би юу эмэтэр. Эмэтэр очих гэж байгаа юм уу? За. Гоё юм а тий? Гоё юм аа. Гой. За тэгвэл тэгээд хэдүүл очиад ямар ч гэсэн ээжтэйгээ уулзцгаая. Тэгээд уулзсныхаа дараа та бүхнээс бас эргээд сэтгэлээ сонсъё. Үрээ сансан ээжийн сансан хүүгийн олон жилийн сансан сэтгэлийг багахынч болов инхүү дэвтээж байна. Намсран мөнх жаргал яг одоо 29 жилийн дараа төрсөн хүүгээ охиноо ач нараа тэрэн үнсэж уулзаж илгээ дэвтээж суугаан энэ юм. Эмээтэйгэн уулзсан ач нар, ээжтэйгэн уулзсан хүү бэрүүд, дүүтэйгэн уулзсан эгч, ах дүү нарын нүдэнд баярын нулимс хурж сэтгэлд нь гэрэл гэгээ нэмлээ. Та хоёр маань бас дөнгөж сая 26 жилийн дараа уулзлаа шүү дээ тий. Хүүн ер нь мөн байна уу? Мөн. Адилхан байна уу? Хинтээ адилхан байна. Тэстэй. Хинтээ тэстэй байна. 26 жилийн дараа одоо ээжтэйгээ уулзлаа. Сүүлийн 5 жилийн чинь хүсэл мөрөөдөл зорилго өнөөдөр биелээ. Үзэгчтэйгээ бас сэтгэлээсээ уулзахгүй юу? Бас ижигээ бас санаж битгэржсэн гэ түрүү тийчсэн. Тэгэд яг уулзахдаа бас ямар байв? Хөөст шокнд л орж байна даа. Ерөөсөө шокнд ороод болоо юу? Маш их баярлж байна. Телевизээр хамт олон та бүхэн чинь баярлалаа. За яг одоо ээж чинь таны хажуу сууж байна. Ээжээсээ юу хийсэн маа хамгийн түрүү? Танд асуух асуулт зөндөө байна гэсэн. Та яг тавцсан чинь одоо юу ч авсан. Альнасаа эхлэхээр мэдэхгүй байна. Бодчихсэн дүр төрх юм байна уу? Байна. Гэхдээ маш их зүүдэнд их орж ирдэг. Наач царай нь харагддаг. Зүүдэндээ. Тэгээ энэ өөрөө харж байгааг болохоор багаас. Зүүдлэгтэй бол ер нь ингээл уулзах гал уулзах чадахгүй тэгэл янз бүрийн тэгэл холцолол яг сайхан уулзах галынхаа өөр юм зүүдэнд орж ирсэн. Ер нь их боддог байсан. Телевизэн юуных нь 2013 онд би сургалж исэн бас боломж хөтөлбөр гэдэг юм хараад байгаа. Таны хувьд бол бас үгүй бас одоо их хүний зөв савнгаар мэдэрдгэлсэн бах, зүудэлдгэлсэн бах. Таны хүү сая танд хэлж царай төрх нь бол би харж байгаагүй болохоор
царай төрөхгүй хэрнээ зүудлэгддэг байсан гэж байна. Таны хувьд хүүгээ яаж? Хүүхдээ хэд бодож нэг эзний цагт уулзах ахлаа гэж бодлоо. Тэр сүйдээ бас хайгаал сүйдээ. Эсэн минь ингээд хүн 26 жилийн дараа таны өмнө хүрээдэрлээ. Баярлж байна. Таныг олон жил хайсан гэж энэ хүүдээ бэртээ юу хэлмээр вэ? Баярлалаа гэж. Жигэж олчлоо, хоёр сайхыг ч дээч болчлоо тийм. Одоо тэгэхээр бас ээжтэйгээ олдсон чи хамгийн дөрөнд юу хий гэж бодож байна. Ээжигээ аваад явна гэдээсэн. Авч явах уу? Авч явна. Хизээ нутг руу авч явах чинь. Одоо тэгэл маргааш санчихгүй хаад нөгөөдрөөс л Аваад яв. Ер нь их олон удаа зөвдөлсөн дээ. Тэгээ ер нь уулзах гадаас нь өөрөө зөв сонин гараад яадаг юм л да. Мэдэрдэг юм. Ихтэйгээ уулзах юм байна. Ээжтэйгээ уулзах татаар нэлээд филм нутган бөөгөр явж ирсэн гэсэн тийм. тий. Үзүүлж харуулаа. Амц хэрүүн байгаа юм байна л гэдэг. Амьд сэрүүн гэдэг. Ном зам уншиж байна ойртоолох. Тийм юу яа ял хүмүүстэй гэсэн. Хамгийн үний хэлсэн юм. Хамгийн өнний хэлсэн одоо тэр бөөл байна да. Одхон юм. Хэдэн жилийн дараа уулзсан гэж хэлсэн. Нэг 4-5 жилийн дараа уулзнаа чи нэг уршаа нутаг авчаад ирээ гэдэг. Тэгжид лаянда болно. Эмээ нандас ном зам уншаад байгаа гэдэг чижсэн. Ээж хүн нарыг инхүү аз жаргалтайгаар эсэн мэнд энх тунх 29 жилийн дараа бид уулзуулж чадлаа. Ханаан баярлуулах гэсэн ган очин гэргий бат олны хүсэл мөрөөдөлчинхүү биелэн олсон юм. Өзөрч та бүхэн TV намтлалцаас бэлтгэн хүрэгдэг тавилан нэвтрүүлэг маань энэ удаагийнхын дугаарыг энэ хүрээд өндөрлөж байна. Бид энэ удаад Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын иргэн Батолны хүсэлтийг биелүүлж түүний хаан гаанчиг бол 26 жилийн дараа төрсөн ээжтэй инхүү уулзууллаа. Нэвтрүүлэгтэй хамтдаа ирэх мөзөрч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.